За бид Эгэл төмөр замчин сургууль нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг бэлтгэхээр дархан өртөөг зорж явна. Яг одоо өглөөний 6 цаг 30 минут болж байна. Дархан өртөөний жижүүр төмөн дэлгэрийг та бүхэнтэй уулзах болно. За, сайхан амарсан уу? За. Тайван сайхан. За, эдгээр намтайгаа танилцчихэд наадах. Тэгээд ханааштаа танилцаад ээлжийг хэлж өгье да. Таваас 10 дугаар зуур орж, шин таваас 10 дугаар зуур орж байна. Тэний жижигхэр чинь одоо манай хамаатан садан ойрын одоо хамаатан төрөл садангууд нөгөө би чинь нэг ажил нэг гараад шөнө өдрийн гараад шөнө ээлжинд гараад ойргүй хонно шүү дээ. Тэгэл ирэхэд би тэр таар чинь нэг буудлал одоо нэг буудлын жижигтэй төсөөлд юм шиг байна. Буудлын тэр чи одоо тийм юу н ажилт дээр суугаад байдгийг. Яг л тиймэрхүү нэг зарим хүмүүс ойлголттой байдаг эртний жижиг гэдэг нь. Яг нэг жижиг гэдгээрээ л хүмүүс чинь тэгэл ойлгоод байдаг юм шиг байна. Би 1996 оны 7 сарын 15-нд Дархан өртөөнд анхан Франц зөвлөгчөөр ажил орж ирсэн. Тэр үе чи би залуу бас 26 настай байсан юм даа. Тэгээд намайг чинь за чинь Франц зөвлөгчөд ажил чинь хэдэн жил 3-4 жил чийжтэй чиг навд хэлжсэн байхгүй. 5 цагт ирдэг гэсэн. 5 цагт ирээд энэ төлөв уртлыг цэвэрлэлчдэг. Франц цэвэрлэлч шүүрэл. Тэгээд баажууд дараа ирж өглөө ирээд нөгөө энэ талаас ирээд хардаг. За миний хөө чиг сайн хөхтөн ахан чамаг алтрагны туслах найруулагч болгоно гэдэг. Тэгээд нөгөө тэнд нуурамшаал. Тэгээд би 9 сарын сар 15 хоногт хийсэн юм да. Тэгээд сар 15-гаар алтрагны туслах найруулагч гэж болоод туслах найруулагч жил гараа хийж байгаа 98 онд би алтрагны найруулагч гэж ажил хийгээд 2006 оноос би туслах жижүүр гэж өртөөний туслах жижүүр гэж ажилд хийгээд жил гараа хийгээд өртөөний нөгөө жижүүрийн курс гээд Дархан үед дээр бүгд сургалтын томд байгуулагдчихсан. Тэрэнд нь орж 14 оны өртөөний жижүүрийн курс гэж юм суралцаад өртөөний жижүүрийн курс болоод тэгэл 2008 оны 5 сарын 27-нд энэ өртөөний жижүүр гэж ажлыг хийгээл одоо өнөг хүртэл хийж байна да. Арай тэнгэр ийм 523 дэх нэлттэй. Найруулагчийн дугаар могонтой 10 дугаар зургаар. Өртөөний жижиг чинь ер нь өртөөний даргын ээлжийн туслах гэж явдаг. Энэ ээлжиндээ болж байгаа бүхэл асуудлыг өөрийн биеэр шийднэ, өөрийн биеэр одоо зохицуулна. Тэгээд одоо хамгийн түрүүнд ямар нэгэн асуудал боллоо гэхэд өртөөний дарга орлогчтой мэдэгдэн өдөрт галан бенцээ мэддэг бүхэл энэ салбарууд мэдгэж тийм л одоо гол ерөөсөө өртөөний ээлжийн ажлыг л өдөрж байгаа юм байхгүй юу. Дархан нэг өртөөн дээр болж байгаа бүх галтрагны хөдөлгөөний аюулгүйдлийг хангаж галтрыг аюул осдгүй хүлээж аюулгүй нэвтрүүлэх одоо тэр зам суман дээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах одоо тэр бүхэл бүмийг л хангаж ийж зарлан мэдээлэл тэр тийм л ажлыг хийдэг байхгүй ерөөсөө. Өртөөн дээр ерөөсөө болж байгаа бүхэл галтрагны хөдөлгөөнийг өдөрдөн зохион байгуулах тийм л үүрэгтэй хүмүүс гэдэг. Өнгөрсөн онд бол манай Дархан өртөө чинь хоногт рекордыг хэвдсэн шүү дээ. 215 богоноор очиж рекорд ээлжиндээ рекордын нэг ээлжиндээ хэвдсэн. Ачлалын төлөвлөгөөний таслах байгаа дөө манайх чинь. Ачлал болголтын төлөвлөгөөг ер нь дандаа л биелүүлдэг. За ер нь өртөөний ажил гэдэг чинь ер нь багийн л ажил байхгүй. Багаараа л ажиллаж энэ өртөөний ажлын үзүүлэлт гарна шүү дээ. Тэгээ манай ачлалын богоо ороод ирлээ гэхэд тэр чинь авчирж байгаа машин ч гэж байна. Авчираад битнээс авчираад өглөө. Тэр чинь ачлалтанд үзэн богоо
бооныхон техникийн имплэг ачаа тавирын камераа үздэг. Тэгээд үзлэгээ хийгээд дуусангууд нь сэлгээнийх нь манайхан авчиад ачлалтын замдаар тавьж өгнө. Ачаа камерын ачлалтын бүрэн бүтэн байдлыг хангана. Ачаа дуслаа жинлээ. Манай юу сэлгээ очиж татаж өрсөөн дээр авчирлаа. Галтраг наарууллаа. Ингээд галтраг ахаад нөгөө чим буцаад зүтгүүр орлоо. Ачаа тавирын камерын үзлэгээ ахин ийлээ, битоо тоорон шалгалаа, галтраг боллоо. Ингээд ер нь бүхэл юм байдаг. Тэгэхээр бүхэл хүний хамтан хөдөлмөр орж байгаа. Намайг жаахан ороход галтрагны найрууд цэвэ ойддаг гэж хүн байсан. Тэр намайг анхан галтрагны найруулагч, тослого найруулагч миний багшаар ажиллаа. Дараа нь өстөний жижүүр болоход гончиг гээд замын 4 удаагийн алтан гац содонд тэр хүний хамгийн отхон шавь нь 2008 онд болоод тэр хүнд итгэвч гараад тэгэл би өстөний жижүүр гэдгийг тэр хүний юугаар аваад ажилласан та. Ер нь их гардуулж хийхээсээ илүү хүнийг ер нь гэдэг. Та нараа юмыг хүний арга барил их сургадаг гэсэн. Яаж ажиллах нь тэр та нар миний арга барилыг сайн сурч гэсэн. Хинч наадах пүүлтэн дээр суугаад хинч наадах чинь нэг өдөр 2 өдөр сурна. Хүний арга барилыг сурцсан бохоо та нар цаашаа ер нь тэгэл ацхгүй юмдаа л гэж заадаг гэсэн. Мундаг юм байдаг. Төмөрсөн бол ер нь одоо энэ Монгол орны нүүрсний тээвэр, нефт бүтээгдэхүүний тээвэр, хүнсний тээвэр, одоо тэгээ энэ уул уурхай баялаг энэ бүгдийг одоо ер нь дангарал хариуцж байгаа гол салбар шүү дээ. Миний амьдралын төмөрсөнд орж ирээд ер нь өдөөл явсан болохоос уруудсан байхгүй. Би 3 хүүхэд төсгөж дөрөвсөн энэ төмөрсөнд л ач. Нэг настай хөлт төмөрс орж ирсэн. Тэгээ одоо хүртэл 30 хүртэл ингээл төмөрсөнд ажиллаж байна. Төмөрсөн бол ер нь ажиллаж байгаа нийгэм хатгал ер нь сайн хангаж байгаа шүү дээ. Ер нь одоо бид нар чинь үндсэн цалин гэж авна, шагнал цалин гэж авна. Тэгэл шөнийн нэмэгдэл авна. Тэгээд баяраас нэмэгдэлгээ авчихна. Ер нь төмөрсөн тэгээд одоо сайн хангадгүй ер нь ажиллаж байгаа нийгмийн асуудалд. Тэгэл цэцэрлэг байна, орон сууц байна, орон сууцаар хангаж байна, цэцэрлэг байна. Тэгэл одоо эмнэлэг байна, худалдааны салбар байна. Төмөрсөнд бүхэл юм биш. За нийт дархан өртөө болон нийт дархан цаглааны нийт төмөрсөнд Улаанбаатар төмөрсөн үүсгэсний 75 жилийн баярын мэндийг хүргье гэж.